байх үгийн дунд орших буурал хорвоогийн хүмүүний амьдрал гэдэг тэндээч хүнэгтэй, эндээч баяр баясгалантай байдаг нь юутай үний юм бэ? Алдаж онож үйлч явхад асуулгүйгээр нулимсыг минь арцсан олон ухаантай хүмүүсийг мэдрэмжтэй нэгийг бодож хоёрыг ухаардаг хүмүүн өөрөө яахан мартах вүлээ. Тиймээс ч уйлж дуулж ойморс тойморч явхад тэнүүн сайхан сэтгэлээрээ хүн хүндээ тусалдаг хүмүүсийг амьдрал өөрөө шагнадаг гэдэгт бид ямагт идэх хийх хүснэ. Тийм л болохоор хэлхийн өмнө үгэн тунгайхан Монгол ёс хэлсэн хойноо хизээч боцохгүй Монгол ёс хэмээсэн мэрэгэн үгийг санан Увс аймгийн Дэс сумын уугуул Улаанбаатар хотын суугуул бүдрэхтэй бүдэрч босохдоо боссон шиг босож чадсан бэлхийн аманд боршин амьдардаг бие жижиггэнч бэлчээр томтоо шагжийн лавга гэдэг ажилч хичээнгүй хөдөлмөрч эгэл жирийн нэгэн залуугийн тухай өгүүлэхээр энэ удаагийнхаа ялагдаагүй амьдрал нэвтрүүлгийнхээ гал хойморт өрсөн минь энэ буюу таалан болгоно. Манай эцэг Увс аймгийн Дэс сумд насаараа амьдэрсэн ялцны шагж гэж талхны зээгт олон жил ажилласан байгаа. Талхны мастер гэжсэн. Тэгээд тэр сайхан нутагтаа өссөндөө их баярлж бахархаж явдаа. Манай ээж бол Увс аймгийн 103 сумын хүн. Манай аав бол Увс аймгийн Дэс сумын. Манай эцэг бол залууд их баярлддаг одоо тийм хүн байсан. Одоо сайхан ажилласан хичээнгөө тэсхийн арт түм нэр хүндтэй. Тэс ч одоо тэжилээ жоох гэж байлаа. Лен зам нэгдэл гэж байлаа. Тэр нэгдэл тэжилээ жоохон талахыг одоо ганцаараа хийдэг гэсэн. Тийм юм одоо ажиллаж хичээнгүү тийм хүн байсан. Би зүгээр яхад бас шороо оронд ингэ шалтраа гарчихт бол хүн ингэ ядрахаар биш тийм ээ. Ядраа явж хат хүн ажиллах гэх хүн ядрах тусмаа хүн амьдралд улам хичээх хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэмцэх хэрэгтэй. Тэмцэж амьдралын одоо гэрэлгээгээ сайн сайхан гэр бүлийн өнгөтэй өттэй авч явах талаар одоо хүн чинь бол тэмцэж энийг болно шүү дээ. Бага насны тухай ярихт бол манай Увс аймгийн Дэс сум бол хангаа гоё нутаг. Одоо элсэн мангантай, моттой, голтой, ус нуур гэж авах их том нуур байна. Тэгээд бомбай зааны хэлсэг байд юм л т. Би жижигтэй нь бол жоохон сэргэлэн, би томтой бол бөх болдог гэж. Тэгээ манай 3 дахь нь бол одоо манай Тэсээс чих олон дууч төрсэн байна одоо. Тэгээд миний хувьд бол яг одоо бага нас бол одоо сайхан Увс аймгийн Дэс сумын төвдөр өссөн. Хөдөө бол хөдөө малдаар амралтаар очдөг. Тэгээ манай Тэс ч юм бол 40 градусын халуунтай. Одоо уйл бол 40 градусын хөйтөн, зун бол 40 градусын халуун. Зун бол элсэн дээр гიშгш болдог удаан. Тэгээ нэг хөлөцгөн байгаад багаас сурчин л да. Тэгээ нэг одоо хөлийн одоо доотлч бол эвэршээд хатцсан ерөөс. Тэгээ элсэндээ зогцчихгүй байнга явсаар байгаа. Хотын хөвгөдөд очиход гიშгэж чаддгүй ерөөс элсэн дээр. Тэгээ тиймэрхүү байна. Тэгээ одоо хотоос манай энэ аавын талын хамаатны хөвгөдөд очдөг. Тэгээ хөдөөний хөвгөдөд загас махс барьж мэдхгүй. Манай Тэсийн голч бас загас та. Тэгээ загас шарж өгнө. Бандрагчийн хүчээр одоо өдөө зэрэгт явж байгаа. Лодон бандрагчийн хүчинд одоо тэгээ бас бандрагч гэсэн одоо баярлж байгаа байлгүй тийм ээ. Нутгийн тухай боолын тухай ярихад бол манай Арга гэж хүн байна. Монгол улсын сайн малчин одоо Увс аймгийн Дэс сумд амьдарч байгаа. Тэгээд тэр хүн бол их ажиллаж хичээнгүй. Амралтаараа очдөг. Тэгээд өглөө 6 цагт гаргана. Өсөл өглөө гаргаад өдөр нэг цаа хоол идэн орой 8-9 цагт л ярьж турж амарна. Тэгээд нэг удаа бас нэг сонирхол хэлэх тийм ээ. Хонь одоо манай хонч их зун байхгүй юу? Тэгээд өглөөрөө бороо орж исэн. Тэгээд хонь манад одоо Гэсүс сүмд лам шагж гэж байгаа л манай эцгийн нэртэй. Тэгээ хонь маа одоо гадаа хонж исэн чинь өглөөр хонио алдчихгүй юу? Тэгээ тэр чи одоо улсын хонь ш тухай үед одоо тэр нэгдлийн хонь одоо тэр хонио алдсан нөгөө хонь ч нөгөө борон цохогдоод тэгээ нөгөө хонь ч одоо унтсан нөгөө борон цохогдоод одоо унчих ш газарт нөгөө юу яагаад. Тэгсэн чинь хойноос үуч ташуурч байгаа байхгүй. Тэр хүн бол хамаагүй чэйжний одоо ташуураар хүний чэйж рүү хөөхт ш тэр одоо нэг 5-6 дахин хөөхт. Тэгэл тэр хүнд малын төлөө наа. Тэгээ өөрийнхөө хөвгт хоёлын малын төлөө одоо тийм агуу одоо тийм юм сэтгэлээс. Тэгээ тэр хөвгтийг бол ер нь тэгэд манай энэ Тэсийн одоо баядуудын тухай ярихт бол ер нь зүгээр гэр бүлтэй болоод тустай амьдарч байгаа ч гэсэн одоо дарамт тул байж идэг биднэрт.
Ямар одоо гэр бүлтэй тустай байсан ч их эцгийн дарамтан дээр амьдрэх шүү манай одоо ялангуяа баядууд бол ерөөсөө тийм одоо агуу одоо их эцгээ хөндлөлтөг үнээс гардаг. Тэр одоо баг насан туршийн багш гэсэн үг шүү дээ. Сургуулийн багш байдаг бол их эцэг бол баядуудад бол насан туршийн багш. Бага насны сургамж байна л да. Зөв нийгмийн тухай ингээд бас бага насны нийгэм гэж юм байна л да. Нэг коммунист тэглэн байсан. Манай эцэг талхны мастер их олон жил хийсэн. Тэгээд хиний шалах хорооны дараа сагч гэдэг нэг хазаах байсан. Баяуулгийн хазаах. Тэгээ манай аав байнга тэгдэг. Гэхдээ энэ хазаах ерөөсөө надад байнга донготчих юм, байнга дарах хэмжээ авчих юм гээл. Тэгээ би яг 5 дугаар ангийн хүүхэд юм чи. Тэр ингээд эцгийгээ бас хүн чинь бас хайрлаа шүү, тийм ээ. Энэ одоо яад юм одоо дарга байнга манай эцгээ оролцож тэгээд тэдний хүүхдээс манерыг нэг хазаах хүүхэд. Манай ингээд байлаа л та. Тэгээ би нэг модон чагнуур хийгээд аваачаад нэг чагнж үзээд жирэмсэн байна гэдэг. Тэгсэн маргааш манай аавыг дуудаад 2 сарын цалингүй хүүхдээ сурах одоо хамт сурна одоо хүүхдээ. Тэгээ аавтайгаа хамт тэгжэл сууж ил одоо 2 сар. Тэг манай аав одоо завсгалаа гадаагаар хөлөрцөө гадаа тамхитаад чи надад ингэж болж идэг гээд. Та чи өөрөө одоо сагч дарга ирж надыг одоо байнга донготж ийн гэдэг. Би таныг одоо харин авчих гэж юм болчих уушлаарэ гээд. Тэгэл тэр ч одоо хүүхдээ хүмүүжүүлээгүй хиний шалга хорооны одоо даргын хүүхдээ одоо доромжилсан гээд. Цалингүй 2 сар одоо тэр хүн чинь дээрээс нэмээд одоо ийм байдал төрөж ийш. Тэр гэлж мартах. Одоо ч гэсэн ингэ дурсдаг шүү дээ. Эцгийг одоо тийм байдал. Тэр хариуцлага биш тийм аймаар биш тийм ээ. Манай баруун монголчуудыг бол бас их ажилсаг ийм ард түмэн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд лавгах өтөрийн хувьд бол бас харвагаасаа нэгний мэдэх ийм улсууд, нэг нутгийнх бид нар бас хамаатан болох ийм улсууд юм байна. Тэгээ ах одоо амьдрал хэмээх их айлын алдаа оноон дунд бас алдаж үдсэн, бүдэрч үдсэн. Тэгээ тэрэн дээрээ алдсан дээрээ сургамж авч өөрөө тэрэн дээрээ босох юм сэтгэлийг тэнхээтэй. Юмхнаар юм хийх их нарийн ухаантай хүн гэж би одоо лавгахыг боддог юм аа. Залуу насны тухай ярихт бол би Увсан аймагт амьдарч байхдаа тэгээд тухайн үед бас амьдрал ахвас боломжийн бас залуу хүүхэд байлаа. Тэгээ 96 онд бас ноолор юм дорж Монголд ч бас ноолор ханш их өндөр байлаа шүү дээ. Тэгээ яг тэ одоо Орос руу мамаа хийгээд бас боломжийн амьдралтай болоод тэгээд нэг машин унаа авч унааж бас бах хөвгт тийм ээ залуу хорин гэдэг хөвч бас дэрвэх нас байлгүй яг. Тэгээ дэрвж яваад бас альтарсан тал бий. Тэгээд Оросоос машин зөөдөг байж тухайн үед машин зөөдөг байсан. Оросоос одоо нэг УАЗ 69 пурган тэгээд зөөж ягаад нэг гайлын татвар мотороос жоохон асуудал гараад тэгээд нэг татвар мотор төлөхгүй хэдэн машин хураагдсан. Усын орлого болж. Тэгээд тэр машин хураагдсан гэж яагаад Яагаад хураагдсан блэ? Гайлын татвар төлөөгүй. Гайлын татвар төлөхгүй болж ирээд усын орлого болсон. Тэгээ явж байгаад яах вэ? Бас гин томоогүй өөрийнхөө одоо тийм зангаасаа болж бас хартай мөхний хэрэг толгодоод. Хүний үгэнд орж. Тий. Таны хартай мөхний тийм юм толгодсон. Одоо яг үнэ хэлсэн. Хүний одоо үгэнд ороод одоо залуу хөвгт чинь тийм ээ. Тэгээ яах вэ? Одоо манай нутгийн хүн л дээ. Яг тухайн үед яамд ажилдаг байсан. Тэгээд нэг жоохон хартай мөх орж ирсэн. Хартай мөх ч дээ. Одоо яг хартай мөх. Таажаад тэр танаар зөөлгсөн юм уу те? Би тээвэрлсэн. За. Тээвэрлээд тэгээд оруулж энд байж ит нөгөө тэр хамт одоо нөгөө тухайн үед яг одоо хартай миний холбогдсон хүний гэрт нь байсан. Тэгээ хөөхт нь аваачаад нөгөө зарж баригдаад тэгээ би 8 жилийн ял авсан. Тээвэрлсэн гэдгээр. Тээвэрлсэн гэдгээр. Хөөхт нь бол тэр зарж борлуулсан. Борлуулаад тухайн үед тагнуулынх нь баригдсан. Энэ хэрэг бол тагнуулдаа шалгагдсан л да. Тэгээд баригдаад хөөхт нь бол ял аваагүй. Тэгтээ зүгээр би энийг зүгээр одоо яг зүгээр ингээд би одоо бас 40 гарчлаа тий нас явж байна. Яг залуу хөөхт. Тэгээд би бол жоохон ундалтай явдаг. Би бол тээвэрлсэн хүн тийм ээ. 8 жилийн ял авсан. Зараад борлуулсан хүн бол ял аваагүй. Тэгтээ зүгээр яг одоо энийг бол бас яриад байх юм онцгой юм. Гэхдээ яг надад залуу хөөхтүүд. Тэгээд залуу хөөхтүүд гэж хэлэхэд ер нь зүгээр хартай амхнаас болоод ялангуяа Монгол улс бол хартай амхнаас хол явах хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хартай амхны энэ сурчилгаа, хартай амхнтай ийм асуудлаар бол цагдаа, цагдаа одоо энэ телевизийн байгууллагч гэсэн энэ дэр ажиллах хэрэгтэй байна. Яг бид цөөхүүлээ тийм ээ. Азад одоо Азийн төрхөн дээр оршиж байгаа Монгол улс 3 сая хүнтэй байна.
Өнөөдөр Монгол нэг хүн ч гэсэн өнөөдөр харт юм хэрэгтэй босгүй. Тийм ээ? Бид нар сөхөглөө шүү дээ. Тэгээ би нэг харамсаж байна одоо энэ би энэ бас өөрөө ч гэсэн бас харамсаж явдаг. 2012 онд энэ газарт анх ирсэн. Ихдээ нэг намаг байсан юм жалга. Тэгээ нэг тухайн үед янзлаад 3000 гаруй машин шороо хийгээд янзлаад тэгээд энийг сайхан тэгшилж чаад энэ болоохны үйлдвэрийг уусгах гэж тухайн үед бас л ер нь шүд зуусандоо мөнгө төрөхгүй хүмүүс юм хийхдээ хэцүү. Би тэгээд анх одоо энэ болоохны үйлдвэрийг босгох гэж болоод зээл хуулиараа хүн амтнаас юм ерөөсөө жинхэнэ 7 болцгоо тоочно гэхчээр тоочж одоо энэ амьдралыг би нөт үдэд ихтэй босгож ирсэн. Улаанбаатар хотод орж ирээд нэг 10-аад жил 10 гаруй жилийн өмнөөс л одоо хамтарч ажиллаж байна. Тэгээ энэ хугацаанд ах одоо их ажлыг амжуулсан. Одоо энэ байгаа аж ахуй нэгжийг одоо үүсгэн байгуулж энэ болоохны үйлдвэрийг анх босгоход энэ газар бол ерөнхийдөө нэг намгархуу тийм жалгал байсан юм л да. Жижиггээ. Тэгээд энэ дээр бол шороо асгаж тэгшлээд энэ газрыг одоо ямархуу газар болгосон байна уу гэдгийг одоо та бүхэн харсан байх. Тэгээ энд бол энэ болоохны үйлдвэр энэ хавьд бол энэс өөр юм том үйлдвэр байхгүй. Ойр хавийнхаа л одоо байшин барилгуудыг бас хангалттай хангаад явах хэмжээний ийм болоохны үйлдвэр бариад энэ одоо байшин 2 давхар байшинг дон чаус захиалж ингэж хийлгсэн. Тэгэд энэ бүхний л арт талд одоо нэг энэ лавга гэдэг л нэг хүний л хөдөлмөр байх. Нүдэн түргэн нээж амаа ажим ангай гэсэн дорн дахны сургаалыг сагжийн лавга гэдэг эгэлжирийн ажилч хичээнгүй хөдөлмөрчийн залуу цаг ямагт баримталдаг тухай бэлгийн цуслан дахь өвгөд хөгшөд уран бүтээлч битүүхэнд уучлж байлаа. Үнэхээр ч цагийн зүйтэй уралд нь тэмүүл дүүрэн амьдрах язгуур тулгуур нь түүний гэр бүл үр хүүхдүүд нь билээ. Тэрээр халамж цайхан хань үр хүүхдүүдийнхээ хамт хүний ёсоор сайн сайхан амьдралыг улам сүндрүүлүүлэн амьдрах гэж зүтгэж ил явна да. Тийм ээ, аавын хүү алдсан өдөр байхад алдаагаа ухаарч мэдэрч чадвал тэр хүн мэдрэмж нь хүмүүн заяанд өөрт нь жигүүр ургуулдаг ажээ. Дэнгэрлэг сайхан хөв зохиол гэдэг юутай бахархалтай юутай сайхан юм бэ? Амьдрал гэдэг сайхан. Байрыг бол зээлээр өгөх шаардлагагүй шүү дээ. Зөвхөн байрыг зээлээр авдаг тийм үү? Энэ болоохч гэсэн одоо ингээд бас нэг хувь хүмүүс байж ш нь 4 сая төгрөгийн болоох зээл авчаа байшин барилгаа барьчаад нэг 50% өгчөө тийм ээ. 50%-ийг зээлээр ингээд бас төлчих компанитай гэрээ хийгээд тийм ээ. Бүх юмыг бол банкаар шийдэх бол шаардлагагүй шүү дээ. Монголд тэгэл банк гэдэг өнөөдөр нэг 3 сая төгрөгийн зээл авах гэх банкн дээр одоо явах шаардлага энэ цагийг бол энэ юмыг бас халах хэрэгтэй байгаа. Яагаад гэвэл энэ улс орн хөгжиж байна тийм үү? Манай Монголын гадаадаас хүмүүс ирээд бас хөгжигдсэн байна, гоё байна гэж ярьж штэ, гоё барилгаар ирж байна. Тэгэхээр энэ яг одоо энэ тусланд амьдарч байгаа, гэр хоолд амьдарч байгаа энэ хүмүүсийг анхаарах хэрэгтэй байхгүй. Зөвхөн одоо тэр барилгын нөгөө дахин төлөвлөлт хийх шаардлагагүй. Энэ жижиг юмыг бол чарах хэрэгтэй юм л да уулна, тийм ээ? Тэгээ энэ дээр дэмжлэг өгчих хэрэгтэй байхгүй. Хотын одоо хотоос манай хотын дарга бол их юм хийж л би одоо Батбаяр хөндлөдөг. Энэ хүн чинь бол одоо ганц хүн бас ганцаарч чинь үнэндээ бол тийм тэр хүн дэмжихгүй мэн дэмжихгүй хүн байна. Одоо яг ингээл гэр хоолдын одоо энэ сая тэр нэг төсөл явж ийн л да нэг хашаа төсөлгээ тий. Би тэрийг бол одоо сая зурагтаар харлаа. Айгүй гоё байна. Зөв шүү дээ. Хүн хашаанд байгаа хүнийг орхиж болохгүй байхгүй. Энэ ч л одоо зөв ба. Энэ бол хөгжлийн гарц байхгүй тий. Хашаа төсөлгээд одоо энэ чинь тэр хүн ойлынхаа асуудлыг хийчихээн тийм ээ. 4-5 удаа нийлээд нэг тэр хашаага бүгд нийлж байгаа нэг орон сууцаа бариад нэг усныхаа асуудлыг цэвэр усны тийм ээ. Одоо тэгээ энэ дээр бол одоо манай захирлууд тийм юм ярьж байгаа. Энэ маань шийдэгдэх байх. Энэ үедээ энэ манай мегон констракшны одоо энэ утсаар холбогдох юм бол манай захирал энэ зээл мэйлийн асуудыг бас ярилцсан бид нар. Тийм ээ. Энэ хүмүүсийн орон сууцтай орчих байшингаа бариасан аавсандаа тийм ээ. Тэгээд тэр компанид зээлийн төлчих. Тэгэхээр чи энэ санхүүгийн асуудал болчихлоо л өөрөөсөө бас зээл ярьж идэг. Дахиад ийм юм ярьж гин гэдэг чинь уул нь ярих л ёстой асуудлын нэг үстэй тийм. Лавгахын одоо ганц чанар бол дайчин хичээнгүй нэг өмнө төлөө зүтгэсэн бол тэрнийхээ ард заавал гардаг. Гарахтай бүр төгс гарчдаг. Ийм л үү. Шантрахгүй байсан. Би зүгээр энэ зөвхөн тогийн татахт 10 сая төгрөг татах гээд 10 сая төгрөг байхгүй. Тэгээ одоо тухайн үед одоо ингээд бас 10 сая төгрөгийн тог татчихвал бас нэг
амьдрал бас боломжийн болчмоор байдаг. Тэгээд энэ лодонод дуучин бандарагч надад 10 сая төгрөг авчиж өгчлээ. За миний ах эр хүн өнөөдөр бол тийм ээ бас ядрах цаг байна. Танд бас гайгүй явах цаг бас байх байлгүй дээ. За миний ах тогоо татчихараа 10 сая төгрөг. 2012 онд 10 сая төгрөг авчиж өгчих хүн бас хоор шүү. Тэгэл хүн чинь уран морол тог могоо татаад одоо юусэн бүх юм бэлдсэн. Ингээл байж дахиад нэг 30 сая төгрөг авчиж өгсөн. За миний ах одоо болоохны үлдэр барья шүү гэд. Яаж барих юм, яаж ихлүүлэх юм, ч одоо ямар ч тийм одоо анх шатны юмгүй. Тэгтээ яг зүгээр болоохны үлдэр судлаад байгаа тухай үед. Тэгэл одоо үдүү зэрэгтэй энэ үлдрийг босгоод одоо ингээл бас. Тэгэл хүн чинь энэ үлдрийг ингээл ажиллаад ингээл босгох тусмал илүү юм их мөн нэгтэй байна. Түнчээс хан садна гэж байдгүй юм биш үү ерөөсөө. Бас сайжруулж энэ үлээ гайгүй болгох чи тэгээд тэгэл одоо үдүү зэрэгтэй явсараа бол одоо өнөөдөр ингээл нэг юм болоохны үлдрийг босгоод одоо үдүү зэрэгтэй ингээл явж байгаа. Манай сумын төвд тусал нь 17 км. Тэгэд 17 км-ийн хооронд нөгөө машин унаа их хоор явна. Тэгэд одоо 4-5 дуугийн хөөхт юм чи машин чирэгч суун хойноос нь. Тэгж л одоо баг насаа өнгөрөөж илээ шүү дээ. Тэгэл байнга загнуулаад тэр чи одоо нэг хөдөө газар юм сагдаж хэрэглэх гэж байх биш тийм ээ. Тэгэл хаашаа явсан чи нэг гараа өргөөл. Тэгээ удаач нь тэгээд ингээд ботхот бас их дурсгалтай юм байна шүү тийм ээ. Миний хувьд бол яг зөв нутгуурнаа хайрлан тийм хүн чинь нутгуурндаа хайргүй хүн шаавах уу. Нутгуурнаа бол шүтэн. Тэгээд ихэцгээ шүтэн. Тэгээд хүнд бас нэг дотн бас нэг шүтдэг юм гэж бас байна шүү дээ. Хүмүүс ч одоо янз бүрийн юм ярих хөөрөм шүтгэл одоо мөнхтэй хутах шүтдэг гэдэг одоо хүмүүс ч юм тийм ээ. Бас энгийн миний хувьд бол би бол одоо Сэдэнбалдарыг шүтдэг. Би өөрөө одоо Увсан аймгийн хүн. Одоо ингэ Сэдэнбалдарыг бол би хөөхт байхасаа шүтдэг. Одоо ч гэсэн би шүтдэг. Зүгээр хүмүүс бол яг зөв далаа ламгойг бол зургийн тавьчихсан байдаг. Би бол Сэдэнбалдарыг өглөө залбираа гардаг чинь миний ажил үйлс битээсэ гэж ийм сайхан гэрэлгээ гэдэг гэгээлэг хүн Монгол улсын төлөө Монгол улсын төрийн тэргүүнүүд 94 жил удирдлаа. Тэгээд Сэдэнбалдаргийн Платов гойнууд нэг хэлсэн байдаг гэсэн. Би өөрөө Орос хүн. Оросын дотоодыг хамгаалах тий одоо би байцагч яхта. Би Монгол улсын сайн сайхны гэрэлгийг Монгол хүний хөгжил цэцгэлийн төлөө би зүтгэсэн шүү дээ. Би хувийн эрх ашигын төлөө зүтгээгөө гэж. Тэгэд би бол дотроо их бас өрөвдөж одоо хайрлж явд юм бас Платовой ч гэсэн одоо Орос хүнийхэн хувьд тий Монголын энэ сайхан одоо арт түмний төлөө ийм агуу одоо ийм сайхан одоо сэтгэл гаргаж ингэж бид нар ч гэсэн одоо би одоо 45 таг одоо энэ хүний шүтээд ингэж байж гин гэдэг бол тийм ээ зүгээр бол хүнийг бас шүтдэг шүү дээ. Тэгээ би энэ хүний одоо энэ Монгол төрийн төлөө алтан амиа өргөсөн одоо бинээр үеийн сэтгэлээс бас ингэж харамсаж явдаг. Надаас одоо болоох авсан би өнөр урам ордог. Одоо Химон констракшн байна. Цэцэг төрөлгийн тэнд байгаа Химон констракшн 370 сая төгрөгийн ярээ хийгээд тэгээд чинь нэг 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн юм байна. За дахиад нөгөө хийх гэдэг мөнгө цаасан боломжгүй өнгөрсөн чинь хийж чадаа өгч чадаагүй. Одоо тэр айгүй сайхан барилга барьцсан. Одоо ингээд хоёр том лифт Япончуудын барьсан барилга. Тэгээд одоо бэлтгэрээ өгтөл одоо ингээд өвсгөний төвд байж байна, хувийн хаус ууд байж байна. Ерөөсөө муу энэ болоох муу гэж ерөөсөө хүн хэлж ирдэг. Ягаад гэвэл энэ чинь Оросын технологи, газ бетон болоог, налаахын илс. Тэгээ Монгол цементгээ боддог. Ерөөсөө гадны юм баг байхгүй шүү дээ. Манай хүнд нэг л сайн чанар байдгийг. Нэг өмнө төлөө зүтгэсэн л бол тэрнийхээ ард заавал төгс гардаг. Өдөр шөнөгүй зөвхөн энэний төлөө зүтгэдэг. Шантардаггүй. Тийм учраас одоо хэдхэн жилийн дотор энэ амьдралыг цогцлоож бий болгож чадсан гэж би боддог. Би бас лавгахын энэ дайчингийн чанараар бас бахархдаг юм аа. Урамшлаггүй яах баярлж байгаа юм чи. Би надыг бүр дуудаад үзүүлдэг шүү дээ. За ийм баашин барьцсан шүү. Хүрээд орж үзээрэй гэл. Би өөрөө баярлаад би өөрөө тийм баашинсаа бариад авцсан шиг л юм болж байгаа юм чи ерөөсөө. Олон сайхан хүүхдүүдтэй эднэрийнхээ амьдралын сайн сайхны төлөө ирээдүйн төлөө гээл үргэлж удаа санаа зовж идэг. Эд хөрөнгөөр хангах биш. Тархинд нь юм хийчих юмсан гэсэн юм чин ирмэлцэлтэй юм уу? Тийм учраас хүүхдүүдийнх нь ирээдүй бас сайн сайхан байж энэ хүний амьдрал өдрөөс өдөр цэцгэлж. Би залуу хүүхдэд хандж хэлэхдээ харт амх гэдэг юм надад хол яваарай. Ер нь зүгээр одоо хүн мөнгийг бол олж болно, тийм үү? Ийм хөөж ус, ийм аймаагаар хүн хэдэж мөнгө олж болохгүй. Яг л хүний амьдрал тийм ээ, өр удам. Энэ чинь Монгол хүний гэрэл гэгээтэй сайн сайхны төлөө бол энэ чинь бас ярих хэвээр асуудал шүү дээ, тийм ээ? Ялангуяа тусгаар тогтол оршин тогтнохгүй юу,
тийм ээ. Энэ харт тамхи гэдэг асуудал айгүй тийм хурц асуудал. Энийг бол ер нь зүгээр бас төр засгууд ер нь байнгын одоо энийг бол хилгайл энэ бүх юмдаар бол энэ хяналттай ер нь их одоо сурчлагын асуудыг өндөр түвшинд явуулах хэрэгтэй байна. Залтхаг хүн тэмцэхгүй бол өнөөдөр би тэмцэл байхгүй бол гэрэл гэгээсэж болохгүй тийм ээ. Би одоо энэ бас баярлалдаг зүгээр одоо ингээл энэ бэлгэд одоо ингээл үйлчлэхний төв барьцсан байна уу энэ бэлгийн эцэст. Ууган төвгээд аюу том хоёр давхар үйлчлэхний төв барьцсан. Тэр одоо бас л баруун аймгийн хүмүүстэй говаалтай чиглэлийн хүмүүс юм уу. Аюу тийм ажилсаг тийм дайч нь ерөөсөө тэгэл яг хүн боломж олох хэрэгтэй байхгүй тийм ээ. Тэгэл над дээр хүмүүсээс ирдэг л зээл ингээ болоо хөгчих бааш марилгаа барьчаад үлдэгдийн өгчийгээд. Тэг хүн бол төрх нь агуу юм тийм ээ. Хамгийн гол нь мөнгө цаас одоо шунлын асуудал хоёр дахь асуудал гэж боддог. Эхлээд хүн өөрөө хүн байх хэрэгтэй тийм ээ. Бас нэг хүнд бол муу хэлүүлэх одоо сайн алдаа оноо зөндөө байна л дээ. Хүн болгоно хүн таалагдах ёсгүй шүү дээ тийм ээ. Тийм үү би өөрөө юм хийж байгаа хүн учраас над дургүй хүмүүс бас байгаа шүү дээ. Хүн дуртай байхгүй шүү дээ. Тэгвэл хүнд бол аз жаргалын түлхүүрийг атгуулчих юм бол эргээд тэрний гэрэлгээ бол тусгайх л гэж боддог шүү дээ. Би өөрөө нэг ядарч бас ингэж явж үзсэн болохоор боддог. Над хүн тусалчаасаа би эргээд энэ хүн тусалчихсан тийм ээ. Боломж гарвал манай сумын төвөөс тусал нь 17 км. Тэгэд 17 км-ийн хооронд нөгөө машин унаа их хоор явна. Тэгээд одоо 4-5 дорын хүүхд юм чи машин чирэгч суун хойноос нь. Тэгж л одоо баг насаа өнгөрөөж илээ шүү дээ. Тэгэл байнга загнуулаад тэр чи одоо нэг хөдөө газар цаг дээр сэргийлэх гэж байх ш тийм ээ. Тэгээд хаашаа усан чи нэг гараа өргөөл. Тэгээд удаач нь тэгээд ингээд ботхот бас их дурсгалтай юм байна ш тийм ээ. Тэгээд надад ингээд алж явна гараад ирж яхад одоо ингээд манай одоо хамаатны бандрагч ингээд надад за миний ах тий та бол урд нь бас гэрэл гэгээтэй тий сайн сайхан өнгөтэй өдөө явсан байсан. Та бол сэтгэл санаарын шүнж болохгүй тий. Би бол танд туслана. Та одоо юу хий гэж бодож байна гэнэ. Тэгээ би бандрагч тусах үед хэлж ирсэн. За би нэг одоо нэг сайн судлаа нэг булаахны үйлдвэрийн ашигтай байна. Одоо нэг булаахны үйлдвэр хиймээр байна гэсэн. Тэгээ бандрагч хоёр байрныхаа хоёр дээрээ аваач тавиад 30 сая төгрөг аваад өгч ирсэн. Заах. Би бол танд итгэж байна. Та одоо энэ мөнгөөр одоо юм хийгээд. Тэгээ 30 сая төгрөгч би 10 сая төгрөөр зөвхөн тогийн татчихсан шүү дээ. 10 сая төгрөгөд 3 тог татаад тэгэл үлдэгдэл мөнгөөр нь одоо ингээд энэ булаахны үйлдвэрийг үлдүүлэр ихт ингээд босгоод ийм байдалд ингээд хүрэл. Энэ бол одоо ялах өөрийгөө ялах анхны алхам байсан тийм. Энэ байлаа гэж. Тийм. Энэ бол алхам байлгүй байхгүй. Тэр хүн чинь ингээд жоохон ядраад өдрөд ирэхээр итгэлгүй болчихдээ шүү дээ. Ягаад гэвэл хүн бүхэн ойртохгүй шүү дээ. Энэ бол одоо ингээд тэгэд халтарсан одоо хүн бүхэн муу биш байхгүй тийм ээ. Тэр хүн шүү дээ хамгийн гол нь. Хүн гэдэг талаасаа дэр нь зүгээр хүн бас хүнийг ботох юм зүгээр нэг удаагийн хальтрах хүн амьдралд аль алдаа оны одоо хальтрахыг хэрэг тэр хүн бүхэн л одоо хальтрын шүү дээ алдаа оноогүй амьдрал гэж байхгүй шүү дээ хамгийн гол нь хүнд урам өгөх юм ба урам гэдэг чинь бол тэр бүр хүнээс одоо тэр нэг одоо 100 сая төгрөг авсан илүү хүнд юм байхгүй яагаад гэвэл тэр хүн итгэл болгож шүү дээ итгэл өгч шүү дээ одоо чи танд одоо би итгэж шүү дээ за та одоо ингэ та бол чадна гэх тийм. Ягаад гэвэл тэр хүн надыг урд нь мэдэхгүй бол өнөөдөр надад 30 сая төгрөг авчаад өгөхгүй шүү дээ. Тэгэхээр чинь тэр хүний тийм итгэлийг бол хүн эвтэх ёсгүй л дээ. Тэгвэл цаг минутууд нь бодож явах хэрэгтэй байхгүй тийм. Энэ хүн надад итгэж шүү. Би одоо энэ дээр босон шүү. Ягаад гэвэл тэр хүний одоо тэр итгэсэн тэр итгэл дээр би босч чадахгүй дараагийн итгэл байхгүй би мэдэхгүй шүү дээ. Ягаад гэвэл хүний итгэл гэдэг чинь бол байнга голдоод идэггүй тийм ээ. Хүний амьдралд. Тэгээ юм бүхэнд бол хөдөлмөрлөөд л зоригтой байгаа л зорилгынхаа төлөө үнэн шудраг тууштай тэмцэж зүтгэж чадхал юм бол заавал үр шимийг хүртдэгэ гэсэн нэгэн том жишээ бол одоо энэ хүнийг гэж хэлэхнээ харж болно гэж би бодож байна. Би одоо өдөртөө сайн сайхан амьдарч яваа миний Монголын миний одоо нутгийн арт түмэн миний найз нөхд миний хамаатан задгийн хүчинд би өдөртөө явж байгаа. Тэгээ би Монголынхаа арт түмнийг сайн сайхан гэрэл гэгээтэй ерөнхий сайд Гэндингийн хэлснээр баяж тун гэж би өрөөж байна. Зөв явхад зөөлөн замбуулан химээсэн Монгол түмэн дуулдаг болсон билээ. Тийм ээ, үнэхээр ч хүн өөрөө амьдралынхаа замд алдаж, халтарч унсан өдрөө санан дурсан гониглон бодсоор бадсан цааш шиг байвал яахан амьдрал орших билээ дээ.
харин ч шүдэн зууж ясаан чангалан хөл дээрээ бат зогсон амьдралыг хайрлахаар анцуу шамлан зориглон тэмүүлсэн олон шагжийн лавга шиг хүмүүсийг амьдрал өөрөө хайрладаг гэжээ. Зөв явхад зөөлөн замбуулан химээсэн амьдралын харгуу замаар зөв сэтгэлтэй андамжи зориг дүүрэн итгэлтэйгээр урагш тэмүүлэн амьдарч явахын үлзийвэлгийг Монгол түмэн чамаас хүсэж сайныг өрөөж байна. Тэмцэн хайн олон үтэн харин бууж өгөхгүй гэдэг мэрэгэн үг шагжийн лавга таны амьдралыг тань урай дуудлага байх болтугай. Зөв амьдарч яваа таны зам тань алсад хөтөлсөөр байх болно. Амьдралын чинь алтан шаргал замд үзэгч түмэн сүүн цацал өргөж байна. Эгэл жирийн хүмүүний амьдрал эрхэм дээдээр оршихын өрөөл өргөе.